За нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан Насаг дуржийн номын сантай хамтран 2017 онд номоо солилцсон өдрөлгийг бид бүхэн Сүхбаатарын талбай дээр хийгээд өнөөдөр ингээ хаалтынхаа ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хугацаанд бид бүхэн одоо 8 хувь хүн болон одоо байгууллагуудтай хамтарч ажилласан 3 удаагийн хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ хандив маань иргэдээс ном аваад хэрэгтэй газар нь хүүхдүүдэд ялангуяа ингэж хандивсан үйл ажиллагаа болсон байна. 2017 оны 1 сараас 2017 оны 12 сар хүртэл 11 удаагийн номоо солилцсон өдрөлгийг бол бид бүхэн нийслэлийн соёл урлагийн газартай хамтарч зохион байгууллаа. За энэ хугацаанд бол одоо бид бүхэн 353 нэрийн 2 сая гаруй төгрөгийн номыг бол номын сандаа бүрдүүлж солилцож авч фондоо баяжууллаа. За энэ маань бол одоо бид бүхний бүтэн жилийн ажлын бол үр дүн. Бид бүхний эндээ бас сэтгэл хангалуун байгаа. Нийтдээ энэ үйл ажиллагаанд бол 2000 гаруй 3000 орчим иргэд бол хоорондоо номоо солилцсон ийм дарга хэмжээ болж өндөрлөж байна. Бидний зорилго бол залуучууд тэр тусмаа энэ номтой нөхөрлөх, ном унших үйл ажиллагааг дэмжих. Тэгээд тэр тусмаа энэ Сүхбаатарын талбай дээр хийж байгаа нь ард иргэдтэй энэ мессежийг өгөх зорилгоор энэ үйл ажиллагаа хийсэн. Нийслэлийн соёл урлагийн газар Улаанбаатар хотын Төв номын сангийн хамт олонтой хамтран сар бүрийн эхний 7 хоногт зохион байгуулдаг номоо солилцсон өдрөлгт хамтран оролцож зохион байгуулж ажилласан танаа хамт олон танд талархал илэрхийлж энэхүү талархлыг хадгалуулваа. Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Дамдан Цэрэн гэсэн энэхүү талархлыг баасан дарж хатгаар дуулъя. За баярлалаа. Мондод талархал илэрхийлж ийм бүхэнд. За миний хувьд бол 27 жил ном зарж байгаа. Энэ үйл ажиллагаа ихэнснээс хойш бүхий л үйл ажиллагаанд оролцсон. За яг Монгол хүүхдүүдээ зөв ардаагүй бичдэг, сайхан уншиж чаддаг, бусныгаа амьдралаа хэрэгжүүлж чаддаг. Тэгээд бас өөртөө санаа оноогоо илэрхийлж чаддаг болоосоо гэсний үндсэн дээр өөрийн худалдаж авсан номноос бага хэмжээний ашиг олгож үлдсэн номыг би хүүхдэд хөргөж өгдөг. Энийг маань үнэлж байгаад маш их талархаж байна. Ер нь ихснээс нь сар болгонд оролцлоо доо. Тэгээ сар болгон оролцоод хүүхдүүдтэй номоо солихын солиод хандуулахын хамтдад явлаа. Өнөөдрийн отхон солилцооны өдөр их сайхан болж байна. Тэгээд номог бас юм талархлаар шагнаж байна, их баярлж байна. Социализмын үед хүмүүс ч номоо сольдог байсан шүү дээ. Тийм үйл явдал байдаг байсан. Тэрнийг эргээгээд ингээд ийм үйл явдал бодож байгаа нь үйлс бодож байгаа нь энэ залуучуудын маань бас их буянтай ажил хийж байна гэж би бодож байна. Нэгдүгээр, хоёрдугаар хүмүүсийн тэр номоо солино гэдэг бол хүмүүс ч бас нэг өөрийнх нь уншихсан юмыг өөрийнхөө уншсан юмараа сольж авна гэдэг чинь эдийн засгт нь бас их нэмэр болж байгаа юм л да. Тэрэнд маш их талархаж явдаг хүмүүс. Тэгвэл байнгын л ерөөсөө нөгөө нэг сарда нэг удаа болдог шүү дээ энэ чинь. Тэгэхээр бусад 7 хоногуудын хагасаа өдрүүдэд над дээр хурж ирээд солилцоо хаана болж ирээд хүмүүс маш их эрэлт хэрэгцээтэй байдаг байхгүй юу? Энэ их зүйтэй ажил юм байна. Тий. Заавал өөрийнхөө хөдөлмөрийнхөө хөлсийг гойжуулаад авсан 5 төгрөгөөр ном олж авах биш. Өөрийнхөө уншаагүй номоо ингээд унших номтойгоо ингээд солиод авна гэдэг чинь бас л их буянтай ажил болж байгаа. За иргэжил бол угаасаа бид бүхэн энэ үйл ажиллагаа үргэлжлүүлээд зохион байгуулад явахаар бол ярьсан байгаа. Зохион байгуулалтын хувьд бол мэдээж гадаа хүйтэн үед бол Сүхбаатарын талбайд бол хийхэд болж байгаа өндөрлөлтэй асуудлууд гарч байгаа. Тийм болохоор бид нэр хүйтэн үйлрэлт нь бол их сургуулиуд болон 10 жилийн сургуулиудаар юм өртөөлөх байдлаар номоо солилцсон өдрөлгийг бол зохион байгуулад дулааны үйлрэлт буюу зам бол Сүхбаатарын талбай дээр ингээд нээлттэйгээр зохион байгуулах ийм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. За тэгэхээр яг зөвөр яг сонирхдаг нэг тийм хүрээлэл бол бий болцсон байгаа. За энэнийхээ бас зар сурталчилгааг бид бүхэн бас цааш нь илүү сайн хийх ажил бол бас бид бүхэнд бол үлдэж байгаа. Энэ хугацаанд бид нар зохион байгуулж байхад бол хэвлэл мэдээллийнхэн энэ үйл ажиллагааг бас сонирхож мэдээлж маш их ирсэн. Тэгээд тухайн үед ингээд хүмүүсийн сэтгэлийг сонсож байхад бол энэ бол маш зөв арга хэмжээ болж байна. Маш үр дүнтэй юм болж байна. Насаг дуржийн номын сан маань хүртэл бид нар одоо нэг ховор номнуудыг бол иргэдээс ингэж цуглуулж авлаа гэх мэтчлэн маш одоо эерэг одоо зүйлүүдийг бас сонсч ирсэн. Тэгэхээр мэдээж энэ номоо солилцсон үйл ажиллагаа бол
эх жил бол илүү одоо зохион байгуулалтаар хийх юм бол одоо энэ жилээс илүү үр дүнд хүрэх байхаа гэж бодож байгаа. Би соёл урлагийн сургуулийн соёлын сургуулийн номын сангийн 3 дугаар курс суралцдаг. Одоо тэгээ энэ үйл ажиллагаанд 11 дахь удаа зохион байгуулагдаж байна. Энд одоо 2 дахь удаагаар оролцож байна. Өнөөдрийн хувьд бол ном солилцоогоор ямар номтой болов? Өнөөдрийн үед ажил мэргэжлийн лавлах гэж төлөвтэй боллоо. Өмнө нь болохоор хилний номнууд авч ирсэн. Тэгээ энэ үйл ажиллагааны улам өргөжөөд цаашдаа явагдаасаа гэж бодож байна. Мэдээж жилийн эхэнд бол бид нэр эх жилийнхэн төлөвлөгөөг бол гаргана. Тэгээд одоо сар болгоны эхний 7 хоногийн бим гарагтай бол тогтмол зохион байгуулна. Газрын хувьд бол Нацагт оржийн номын сангийн одоо доторх зааланд нь их сургуулиуд бас энэ дээр хамтарч ажиллая гэж байгаа. Тэгэхээр их сургуулиудын бас заалуудаар ингээд зохион байгуулалт бол хийх бах. Ер нь бол мэдээж төлөвлөгөө гаргаад жилийн эхнээс бол ингээд танилцуулаад явах болохоор бид нэр хэл мэдээллийн сувгуудаар хаана одоо болохыг бол ингээд мэдээлээд явах гэсэн юм бодолтой байна. За тэгээ энэ үйл ажиллагааг зохион байгуулахад манай маш олон төрлийн байгууллагууд бол орж ирж дэмжлэг тусалцаа үзүүлсэн байгаа. За тэдгээрээс дурдах юм бол одоо Номтой өглөө төрийн ус байгууллага, HUB гэдэг сайн байны Улаанбаатарын төрийн ус байгууллага, Улаанбаатар чуулга их мэтийн байгууллагууд оролцсон. За энэхүү байгууллагуудаа бүгдэнд нь цаашдынх нь ажилд бас амжилт хүсье.